Дураараа идэнэ, хүснээ идэнэ. Одоо та ч одоо рентген үдтэй биш шүү дээ. Биш шүү дээ. Би уламжлалын эмчнэртэй хэлдгийг. Дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа анагаах ухааныхаа энэ онлыг ашиглая л да дүлээд. Худлаарай гүйц та. Би худлаарайгүй. Хаан тугсаатай хүмүүс байгаа даа. Амар реклам бэ ёо. 33 дахь дугаарын зочноор нэгэн эрхэм хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Алтан гэрэл болд овогт очроод гэдэг уламжлалын ухааны хэмч. Одоогоор дүлгөөмэд аршаан цөвлөл уламжлалт эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Уламжлалт гэж яг ер нь юу юм болоо? Одоо яг уламжлалын ухаан гэж одоо барууны Европын ухаан үүс хөгжсөн үеэс ахуулаад уламжлалын ухаан дагаад хамт үүс хөгдөж эхэлсэн. Монголын уламжлалын ухааныг үндэслэгч эмч Марам бол Харангай аймгийн Захирын гаралтай хүмүүн байдаг юм байна лээ. Харангай Монголын уламжлалын одоо яг Монголын Мам Датсан гэж байгаа байхгүй юу? Уламжлалын ухааны имлэг гэж байгаа. Мам Датсангийн суурийг тавьсан хүн нь Харангай аймгийн Захир сумын гаралтай Лувсан Мандар гэдэг Марам. Хоёрдугаар Монголын уламжлалын ухааны хамгийн сүүлийн одоо Марам гэж байгаа байхгүй юу? Түүхээрээ. Тэр Марам хүн Харангай аймгийн Их Тамир сумын Харьяат тэм Ёндон Марам гэдэг хүн байсан бэл. Худлаарай гүйц та. Би худлаарайгүй. Хаан ч авсан ар хангаах гэдэг хоёрхан зүйлээр амар их омогшдог, бахархаж ирдэг байхгүй юу? Төрт улсуудын төв нийслэл нь Харангай аймагт Харангай аймгийн сумдуудаар одоо хүртэл түүр балцууд нь байна. Тэгэхээр бид бүгд бол яахын аргагүй хаан тугсаатай хүмүүс байгаа даа. Сэтгэн бодох хурд, ирэмгий дайчин чанар одоо нэг олон аймагуудын ингээл олон үндэстэнгийн залуучуудтай ингээл адилхан гэхэд тийм ээ. Яг архангаан ухшил архангай яг тэр дундаан тамир, тариат, хашаат энэ зүгийн залуучууд тийм ирэмгий дайчнараа арай илүү санагдаад байгаа. Тэгэхээр уламжлалт Европ гэдэг хоёр анагаах ухааны эмчнэр хоорондоо одоо манай аймагт ч гэсэн байна. Маш их дэрсэлддэг. Европын эмчнэр уламжлалын тэгдэг гэх тийм ээ. Уламжлалын эмчнэр Европ тайм уу жаах юм бэ? Уламжлалт анагаах ухаан бол тухайн хүн яг ямар шалтгаан ахуй үсээс улбаалж өвдөж байгаа юм бэ? Хоол унднаасаа болж гэнэ үү, тийм ээ? Амьдралын хөвшлээсээ болж гэнэ үү? Ажил мэргэжлээсээ болж гэнэ үү гэдэг тэр зүйлийг нь олоод тэн дээр нь тулгуурлан эм тан эмчилгээнийхээ зарчмыг гаргаж эмчилдэг анагаах ухаан гэж би өөрөө дүгнээд байгаа. Европ анагаах ухаан бол шууд шинж тэмдэг дээр ажилладаг гэж боддог. Тэр толгой яг амьдралын хөвшлээс нь болсон юм уу? Хоол унтаас нь болсон юм уу, тийм ээ? Эрдцэн нутагдал, эрдцэн алдангаас болсон юм уу? Тэр болгоныг бас наривчлан байдгүй болов зүгээр шинж тэмдэг дээр нь ажиллах юм болов гэж боддог. Маш яралтай өвчин эмгийг им тарай хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэрнтэй бол би ингээд уламжлалтын эмчнэртэй бас зөрчилддөг шүү дээ. Манай эмнэлгийн хувьд бол Европ уламжлалт хоёроо хавцрагчдаг байхгүй юу? Ер нь бол ингээд баланслаад. Тий. Давмгаал яг хорших хэлбэрээр. Хорших хэлбэрээр. Улаанбаатар хотод 300 м квадрат 6 сал 6 чиглэлийн эмнэлгийн хаагаад Улаанбаатарт. Тий, орон нутглоо ирж илаа. Шудраг хэлэхэд тийм ээ. Тэнд ингээд нэг юм том эмнэлгийн дарга юм шиг үр зээлэндээ баригдаад тийм ээ төгжрэлтэй автагдаад тийм ээ түрээсийнхээ мөнгийг зүгж чадахгүй тийм ээ уцаан ламбардаад эхнэрийнхээ цалингийг зээл ахуулаа тийм ажилтныхаа цалин өгөөд ингээд амьдрах надад тэнд сайхан бус байсан байхгүй юу. Тэгээд би эмнэлгөөгөө очиод хоёр барайч нэг эмчээ аваад энэ кинг буудлын дээрээд зар тараагаад зүгээр туршилт маркаар 14 өнөг ажилласан. Тэр хооронд надад дээр маш их хүмүүс ирсэн. Зуных нь үлрэлд Харангай аймгийн Цэцэрлэг сумын Тууланд багийн цагаан толгой аршаан дээр илгэний зуны сувлаар ажиллаулаад явчихдаг. Одоогоор бол эмнэлгийн хаацсан байгаа. Ягаад хаасан? Зориг гарган өөр бизнесийн салбар руу орсон. Ямар?
хоол үйлдвэрлэл. Ер нь бол хоол чинь ийм шүү дээ. Манай амрах газартай танилцсаа. Уяар очицгоё. Морьтой ачигсан байгаа. Унуулна. Морьтой аялал хийж бас болно. Булгуул гардаг ч юм уу, тиймээс үрягийн ам ордог ч юм уу, дээш онгоны хөвсдөгдөг ч юм уу гэд тийм морь аялал хийж болох юм аа. Гэр ресторан, хотел хаус, шорлог хаус. Чанартай хоол хүнсээр одоо нийт хүн ардад үйлчлэх тийм зорилготой байсандээ айраг, нэрмэл архийг тусгай жорын дагуу нийлмэлж юус хамт гаргаж тогтоодтой үйлдвэрлэж үйлчлэе. Үндснийхээ аж ахуйг гадаад дотоодын аялагчдад сонирхуулъя гэсэн л төлөвлөгөөтэй байна да. Өвөр Монгол загварын гэр юм байгаа. Нэрийн хоол бол хорхогтой зөв. Найз нөхдөөрөө ч юм уу тийм албан байгууллагаараа хийсэн усуудад тухайн хүнийх нь тоогоор 6-аас 12 хүний жимби гаргаж бас үйлчилж байгаа. Коктейл яг гүүгэн салаа, сааман хийлээ, айргаан бүлэлээ, айраг нэрмэл архиан. Шинж жор гарч байгаа гэсэн үг тий. Яагаад хорхны халуун чулуун атгархаар ядаргаад тайлдаг вэ гэдэг учир нь хий аривдах юм бол маш олон төрлийн өвчин юмгийг тусдаг байхгүй. Халуун бүлээнээр үйлчилж ич нөгөө хий дарагдана. Ер нь бол хоол чинь ийм шүү дээ. Тогоо эзнийхээ хажуугаар нь арх дарс суудаг ч юм уу. Хорхог нь хортой байна уу? Хорхогтой хамт ууж байгаа арх нь хортой байна уу гэдэг чинь яг энэ дээр гарч иж байгаа асуудал байхгүй. Нөгөө уламжлалтын эмч болооч тэр юм уу? Өвөө эмээ минь ээж аав минь хүний хийж өгсөн хоолыг миний хөө битээ голж байгаарай. Битээ тавгныхаа яраад үлдээж байгаарай. Тийм ээ хоол бүхэн юм шүү, хоол бүхэн тань шүү миний хөө гэж надад маш их хэлдэг байлаа. Тэгээд тэр улбанаас л ер нь өнөөдрийн ажил руу орж эхэлж байгаа юм болов уу гэж боддгийг. Уламжлалт хангах ухааны онлоор бол хүний биеийн физиологийг хий шар бадган гэдэг 3 төрлийн зүйл зохицуулдаг гэдэг онолдоо заасан байна. Зааж байгаа. Одоо ингэж задлчих. За хий гэдэг нь юу вэ? За тэгэнгүүт хий гэдэг зүйл нь өөрийн гэсэн оронгүй бусдын орныг эзэлдэг. Хүний биений хий аривдах юм бол өвчин бүгдийн үүсгэр болдог. Одоо яг миний ойлголтоор бол Европ нагах ухааны эмч уламжлалтын эмч болоод хий гэдэг зүйлийг ойлгохдоо бол би мэдрэлийн систем мөлс гэж ойлгоо. Хий аривдахаар хүн ядардаг, тамирддаг, тийм ээ? Янзан бүрийн өвчин тусгатаа нэрвэрдэг. Хий гэдэг одоо зүйл маань өөрөө ийм хүүтэн мөн чанартай зүйл. Гэт онол дээр байна. Тэгэнгүүт халуун хорхоны чулуун алгандаа ингээд халуун бүлээн үйлчлээд хийм бэлчрүүдээ ингээд дарахаар тийм ээ нөгөө нэг хийм амиралж өгч байгаа. Хийн төлөвийн хүмүүн гэж байгаа. Тэр нь нөгөө нэг ийм одоо нүүр царайны одоо биеийн байдал нь туранхай эзэн хийдүү тийм ээ. Тийм ээ. Тэгээд сэтгэл санааных нь байдал докторгүй яг нөгөө салхи шиг тий. Шарын төлөвтэй хүмүүн гэж байгаа. Тэр нь ийм цайвар шаргал царайтай. Тэр нэг уур омог гихтэй. За. Одоо нөгөө шар хүн шартай шарсан мах хамттай гэдэг чинь үгтэй холбоотой үг байгаад байгаа байхгүй юу? Мадганыхын төлөвийн хүн нь ийм тайван, амгалан, тарган, затгалан нүд дүрнэг хүмүүс байдаг да. Тэр хүмүүс чинь мадганы төлөвийн хүмүүс. Хийн төлөвийн хүмүүс хийн эмигээр өвдөх нь ихэвчлэн байдаг. Бадганы төрлийн улсууд бадганы эмигээр өвчлөх нь ихэвчлэн байдаг. Энэ ингээд бүр нөгөө нэг судалгаагаараа онлоор байгаа байхгүй юу. За тэр нэг хий шар бадганы төлөв шөнгөн чинь уучин улсууд өөр өөрийн цохилдгооны ахуй үстэй. Уламжлалт хангах ухааны
ганц агуу ойлголт нь ингээд бүх хүний физиологийг хоол унд ахуй үсээр нь салгацсан дөршдөг. Би өөрөө эрүүл байхыг ирмэлцдэг. Би өөрөө эрүүл байж хүн имжлэхдээ итгэл үнэмшилтэй хүндэн зөвлөгөөгөө өгнө. Би эрүүл байхын тулд илүүдэл жингүү би хоолны ямар дэглэм барьдаг. Амар дураараа идэнэ, хүснээ идэнэ. Амар гүүж мүүгээд ингээд дасал хөдөлгөөнгөө хийгээд фитнест явдаг. Би яг юу баримталдаг вэ гэвэл зөв хооллолтыг л баримталдаг. Өдөр давах ёстой уургаан, өдөр давах ёстой нүүрс усаан, өдөр давах ёстой өөхтөөс авдаг. Яагаад би хоол үйлдвэрлэлийн салбар руу орсон бэ гэх юм бол яг энэ ангаах ухаанаар олж авсан бас тэр уламжлалын ухаанаар олж авсан энэ их биш тийм ээ. Нөгөө эрдэмтэн багш нараас сурсан жонхоо мэдлэгийн төмөндөө төгөөгээд ятганаа нэг тийм ээ миний гэр ресторанаар ороод гарсан хүн эрүүл хоол идээсэй л гэж хүсэж байгаа. Яа амар реклам бэ ёо. Хий шар бадган 3 тэнцсэн хүн байна гэж байх уу? Байж болно. Эсвэл 3 шинжинд гурвангийн агуулна гэж байх. Байж болно. Хийн мах өдтэй хүн нөгөө шарын бадганы төлөв уурвж эсвэл хавсаргаж өвдөж болно. Уг хүнийх нь төлөв нь хийн төлөв байжгаад ахуй үсээсээ улбаалаад таргалаад ингээд бадганы төлөвлөө тийм ээ эмгэг жамаар орцсон байж болно. Одоо ингээд ярингууд нөгөө ер нь их амар юм. Та нар чинь ингээд зүнчиг байгаад идэх чинь тийм учиртай юм шүү дээ. Хүн юусаа гадна талаас нь хараад за энэ нэг ийм өрхөө. За хийдэг ажлыг сонслоо за суугаа ажил хийдэг бол за энэ ойлгомжтой юм. Ийм юмнасаа болоод ингээд байгаа юм байна. За жишээ нь ходооч гэдэг юм уу те нөгөө толгор эрэхтний гिच одоо баг юм чиг ирэх юм яах гэдэг. Одоо энэ үе мөч өвдөхөөс эсвэл чинь бадгаа ихтэй хүн бол гэж ярих нь шүү дээ. Иргэн орж ирэхэд алхаанаас нь ахуулаад харна үстэй. За энэ хүн яаж алхаж чинь таргалалт нь ямар байна тийм ээ. Одоо ярихдаа үгэн зөөж удаан тайван ярьж гэнэ үү? Докторгүй ярьж гэнэ үү? Нүднийх нь хараа тогтож чадахгүй байна уу тийм ээ. Гэт тэр бүгдийг ингээд суухт нь ажиглан. За суухтаа зовиртаа сууж гэнэ үү тийм ээ. Аль хөлөө ихэл тавь сууж гэн, аль хөлөө ачиж гэн, хөлөө ачиж сууж гэнэ үү тийм ээ. Ингээд энэ бүгдийг ажигладаг. Ч одоо битүү камер руу орж идэг юм биш үү бид нар чинь. Зөв дүн шинжилгээ хийгээд тэрийг нь өөрийнхөө сурсан эрдэм одоо туршлага тийм ээ нөгөө онлайн дагуу үзэж харж иж имчилгээнийхээ тактикийг боловсруулна. Бид нар өнөөдөр тийм ээ өөрт хэрэгтэй элементүүдээ хоол хүнсээр авж байгаа учраас бид нар явж гин хөдөлж гин ярьж гин сууж гин эрүүл оршиж гин. Намаагч нөгөө илүү илэг дэлгүүний очроо юм чи гэдгээр их сайн мэддэм шиг байгаа. Нөгөө хүмүүсийн амнаас л тэрнийх нь учир нь нөгөө над дээр илэгний сиррозтой илэгний хатууралтай, илэгний хавдартай хүмүүс маш их ирнэ. Баргалж та бол одоо идэх үү? Чадахыгаан чадна, чадахгүйгаан чадахгүй л дээ. Миний чадлаас давцсан байх юм бол би чадахгүй л дээ. Тэрийг одоо та яаж мэдэх вэ? Онцлогооныхоо зарчмаар мэднэ л дээ тийм ээ. Гэхдээ нөгөө аппарат хэрэглэх үү эсвэл судалсан барина тий. Тэгээ нөгөө гол нь шинжилгээнийх нь хариуг харна тий. Эхогийн харна тийм ээ. Цусныхын дэлгэрэнгүй харна, биохимийн харна, шээсийн харна тийм ээ. Тэгээд та нөгөө өөрийгөө би Европ болон уламжлалтыг хослолдог гэж яриад байна. Тэр нөгөө хүмүүс ч хорхоо гэдвэл болохгүй. Их хичээл цус өвддөг. Яг үнэндээ нөгөө нэг хорхох нь хортой байна уу? Хорхохтой хамт ууж байгаа арх нь хортой байна уу гэдэг чинь энэ дээр гадарч байгаа юм. Яг нөгөө нэг илүүдсэн бүхэн хор болж байгаа юм л доо. Хорхоо. Наач яасан гоё юм шүү. Ганцхан үгэлж байгаа байхгүй юу? Тасаа гол алил тал руугаа л үзэх гээл адилхан залуу хүмүүс хөдөлгөөн хичээл байна тий. Яг ямар байна вэ? Шууд ингээд шууд түн гэж хэлэхлөө. Би чи одоо ерөнхийдөө нөгөө том зах зээлээс хумигдж ирсэн юм шиг надад ирсэн хүн байхгүй юу? Одоо Арангай аймгийн ер нь тааш мэдж байгаа бах тий. Улаанбаатар хотоос имлэгэн хаагаад Арангай аймад имлэг ажиллуулахад ирсэн ч юм уу.
Улаанбаатар хотод том ресторан ажиллуулж байгаад хаагаад Арангаа аймагт ресторан ажиллахад ирсэн хүн цөөхөн баха орон нутагт ирэнгүүт надад ер нь 3 бэрхшээл тулгарсан. Түрээсийн объект. Стандартын дагуу түрээсийн объект олддоггүй. Олдохоор заавал их мөнгө хаяж засварлах шаардлага гардаг. Объектэндээ таарсан үн хөлс байдаг. Яг Улаанбаатар шиг хөлстэй байдаг. Нийт хүмүүсийн маасны соён гэгэрээгүй байдал. Тэр надад эмзэг мэдрэмжийг маш их өгч ирсэн. Нэг эмэгтэйтэй гудмаар зүгээр ажлын яриад явлаа. Нөө очроо юм шиг тэнд тэгж явж илээ шүү дээ. Архинд найруулдаг там байдаг. Өвчтөнгүүдэд эмчлүүлэгч нартай тантай архиа өгөх гээд худаарл өрөөш ард нэг дэлгүүрээс 2 3 удаа архи аваа гарчлаа. Очроо юм чам ууд юм шүү дээ. Архич юм биш шүү дээ. Гэж хүний дотоод үнэлэмжийг мэдэхгүй байж тухайн хүний талаар юу ч мэдэхгүй байж нийтийн массыг хамарсан шуум ярьдагт. Цаг баримталтгүй явдал. Албан байгууллагууд ч гэсэн цаг баримталтгүй. Би өглөөний эхний хүнийхээ цагийг тийм ээ 8:30-д зоочдөг. Тэгэнгүүт надад ямар нэгэн им тарай, ямар нэгэн нэг удаагийн хэрэглэгдэхүүн хүн хэрэгтэй болоход хасуу ороход хаалттай. Дэвэн дэлхийг тойр ашгүй үгэнд хөө нөгөө нэг энэ хуучин имлэгийн урд байдаг имээсэн 24 цаг ийшээ орно. Үйлчлүүлэгч нар маань 2 цагт цаг авсан бол 3 цагийн хүнтэй давхцаад ороод. Тэгэхээр би авахгүй байх хэцүү. Авахгүй болчихсон бол яасан муухай ажтай гэдэг. Хамгийн том зүйл нь залуу бизнес эрхэлдэг хүмүүстэй хамгийн ээлгүй аймаг юм уу да гэж би бодсон. Аль салбарын бизнес дээр монопол болсон гэсэг бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ үйлчлэгээ нь тултал сайн юм уу гэхээр үгүй. Тийм ээ. Монопол хамгийн том алдаа л та. Тий. Тэнгүүт юм хийх болонгууд яг тэдний хараат юм шиг болчдөг. Бараг л тэднээс асуух хэмжээний тийм ээ. Би нэг ингэж байгаа шүү гэдэг асуух хэмжээний. Сайхан сэтгэлээр тусалдаг, дэмждэг маш олон хүн байдаг. Сайн хүмүүс нь маш их байдаг. Тэрнийхэн хажуугаар саар хүмүүс нь байдаг. Яг ингээд дундуур нь цөмлөөд ингээд нэвт зураад татуулаад Арангаа аймгийн бизнесийн салбарт орж ирэхэд маш хүндрэлтэй юм байна л гэж би ойлгосон. Арангаа аймгийн хувьд ажилтан болоход их хэцүү газар та. Тий. Бид олон ажилтнаа гистууллаа да. За юу яа. Одоо ингээд шалтгаан бол яг ер нь бол яг л онцлог байна л та. Бид тэр ялгаа авахгүй ингээд тэгээ энийг үзэж байгаа хүн ч мэдчихэл байгаа. За ер нь тэндээ юу яах вэ? Түр захиргааны мэдээллийг одоо ч нөгөө нэг Facebook гэдэг юм чи хацар их хөгжчихлээ шүү дээ тийм ээ. Очроо юмж гудамжин шээж гэвэл маргааш өглөөн нь аймаг даяараа мэдчих баг. Тийм. Тэрэн шиг тийм ээ. Түр захиргааны ажилтнууд одоо мэдээллийн ажилтнууд сайн ажиллаад нөгөө бүх мэдээллийг нийтэд маш сайн өргөнөөр түгээж явах хэрэгтэй юм шиг. Хүмүн шаардлага тавиад асуудлаа шийдвэрлэхэд ороод ирэхэд тийм ээ зөвлөгөө мэдээллийн сайн өгөх хэрэгтэй юм шиг байна. Бус бизнес эрхлэгчид маань юу бусдаа аваад гаюулаа яг байна. Энэ нөгөө нэг эмчийн цагнуур. Тэгэд би амар хайртай байхгүй юу? Яг намайг Арангаа аймагт ирэнгүүт одоо саяхан нөгөө Тэнгэр-лууга дэвшсэн манай тариат сумын үйлчлүүлэгч Болрумаа гэдэг Илгэний хот хавдартай аймагтэй. Хавдар судлалаас та 2 сарын настай гэд хөнгөвчлөх имчилгээ хийлгчээд намайг энд дөнгөж байж хахад надад дээр ирсэн. Тэгээд бит хоёр шүтэн барилдлагаараа өвчин эмгийгээ имчилж яваад нөгөө нэг 2 сарын настай хүн маань 3 жил жижигжэл амьдэрсэн. Яахын аргагүй бит хоёр хоёулаа хүчин мөсдөд одоо тэнгэртээ дэвшсэн. Салгах сон хийгээд явхад надад энэ тэмдгийг эмчтэй өгч байгаа ингээд би нөгөө хүнийгаа та минь ингээд зүгээрээ гэд сэтгэлдэн дэм өгöd гаргаж байгаа. Яг гэвэл тэр ихч
надад маш том буйныг үзүүлсэн хүн. Арангаа аймагт өнөөдөр би хөлөө олоод имлэгэн ажилуулаагаа хинээс чи тус авсан бэ гэж хэрвээ хүн надаас асуувал би тэр хүнээс тус авсан гэж. Гэтэ тэр хүн надад мөнгөнд тус өгөөгүй. Тэр хүн надаар имжлүүлж байхдаа хүн болгонд ам бардам ярьдаг. Би тэр хүний хүчээр өнөөдөр энэ Арангаа аймгийн хувийн хвшлийн имлэг, Арангаа аймгийн эмчнэрийн дунд Очир Бат гэдэг энэ нэрийг өсөж орж ирсэн юм болов гэж би үнэхээр маш их талархдаг. Тэгээ хамгийн сүүлийн мөчөд эмчээ та гэд зүүж агараа эмчтэй гэдэг өгж байгаа сүүлийн бэлэгдээ гэд өгсөн. Би тэр мөчөөс хойш ингээд хамгийн өмсөх дуртай миний хар дэлэн дээрээ шар малгаан дээрээ тий зүүж ирсэн байна тий. Тэгэхээр бас эмгэнэл илэрхийлээ тий тухайн гэр бүлийнхэнд нь. Тий. Тэгээ альва бүх юмд дийлдэх, үнэ чадах, чадах зүйлс маш хамгийн сүүл над руу уцаар би нэг өдөр бүр ингээ очиж хамаас нэгдээд яг нэг 3 жил бит хоёр чинь цар болгон шахуу уулзсан. Би гэрт нь очиж чинь. Надаас болоо та ингээ эмнэлгийн хаацсан юм биш үстэй. Тийм ээ намайг эмчиж чадаагүй гэд эмнэлгийн хаацсан юм биш үстэй асуув. Тэгээд энэ хүн над ингэж их санаад зовж штэ гэд би дотор ингээд өмөрөх ингээд нэг бодлын өөрөө одоо тэр хүнийг аварч чадаагүй дээ би гутсан. Нэг бодлын өвчний өмнө хүн дийлдчихнаа гэдэг утгыг би ойлгосон. Тэгээд үгүй та бит хоёр эргээл хоёулаа 8 сард ашаан дээр уулзчих юм чинь гэдэг хаас салсан да. Тий. Тэгээд энэ тэмдгийг ер нь надад их сайхан санагдаад байгаа. Тийш олон хүнийг бас итгэж илгаашуулж гэр бүлд наадч чарвал биедэн ирүүлэх оюунд нь саруулах нэг өгөх болтгоо гэж өсвөл хил сэтгэл ахуй уйс хоол ундаар нь ер нь эрүүл ар хангааг тэг надаас үлгэрлээд маш олон эмэлгүүд үлгэрэл аваасай. Надаас үлгэрлээд маш олон ресторанаа хоолны газрууд үлгэрэл дөөрэлэл аваасай. Илүү тансгаар илүү эрүүл илүү хүнлэгээр хэдүүлээ бизнесээ эрхлэе гэдгийг би ингээд нийт бизнес эрхлэгч нартай уриалж байна. За ингээд 33 дахь дугаарыг өндөрлөө. Нэвтрүүлэгт амин цуг байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.